Ногоон дарих номын өргөөний тэргүүн, Монголын зохиолчдын эвлэн гишүүн, яруу найрагч, ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ширв Жамц танд хорвоод мэндэлсэн бахархалт өдрийн баярын мэндийг хүргэе. Нар дутх хорвоод гэрэл болж, нас дутх хорвоод жаргал болж, үзэмж дутх хорвоод чимгэн болж, үйлс бэлгэдлийг дуудах мэд ихэр тавыг хослуулан ижийн цагаан сүг амлаж хүний ертөнцид гэгээ татуулан ирсэн бахархалт өдрийн мэндийг өөд нь өргөн дэвшүүлж ногоон дарих номын өргөөний ахан дүүс Үхэр баг нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хамт олноос энэхүү мэндчилгээг ая дууны цэнхэр хадагтай хамт хүндэтгэлтэйгээр өргөн барьж байна. Цэллимсэн байгал нэгэн заяа хорын игшигэнд цэнгсэн сэтгэл нэгэн жаргал хүний сая тэтгсэн эчинэгэн заяа хүлгийн дөрөнд хүргэсэн авал нэгэн жаргал
туулсан амьдралдаа цагаахан мөртэй, тойрвсон түүхэндээ гэгээхэн аялгуутай, хойч үедээ дуурсагдах нэртэй, хотолд өмнөдөө буйны цагаан уйлтай, ногоон дарих номын өргөний тэргүн, Монголын зохиолчдын эвлийн гишүүн, яруу найрагч, ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ширв Жомц танд хорвоод мэндэлсэн бахархалт өдрийн баярын мэндийг ногоон дарих номын өргөний ахан дүүс Өхөр баг нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хамт олноос энэхүү мэндчилгээг хүндэтгэлтэйгээр дамжууллаа. Таны юу сансан 9 цагаан хөсөл нь сэтгэгчлэн бүтэх болтугай.